шинэ нэгэн бичлэгэндээ тавтай морилцаа. Энэ удаагийн бичлэгээр юу их байгаа гэхэлэр өмнөх бичлэгүүд дээр хэрэг үзчихсэн бол уран зургийн чиглэлээр мэргэжлээ сонгосон. Тэгээд Америкийн сургуулиудад аплайдаад тэгээд нөгөө нэг School of the Art Institute Chicago гэдэг сургуульд тэнцээд илээд одоо ингээд сурж байна. Уг нь 20 оны намраас эхэлж сурч эхлэх ёстой байсан. Тэгээд тэгсэн ч гэсэн нөгөө нэг ковидос болоод явж чадахгүй байсан болохоор одоо хаврын семестрээс эхлээд онлайнаар сурж эхэлж байгаа. Би харин нөгөө нэг намрын семестртээ нэг семестр хагас жил соёл урлагийн их сургуулийн уран зургийн ангид суралцсан. Тэгээд одоо болохоор одоо яг мэргэжлээрээ яг сонгосон сургуультай онлайнаар сурж байгаа. Тэгэхээр одоо өнөөдрийн бичлэгэн дээр яг ингээд онлайнаар гэрээсээ ингээд сурж байгаа энэ үед одоо нэг college student-ийн нэг өдрийг ингээд routine маягийн юм өдрийг ингэж та бүхэндээ хаваалцъя гэж бодоод тэгээд өнөөдрийн бичлэгийг хийж байна. Тэгээд hope you guys like it. Плюний минь за одоо цаг 6:30 болж байна. Тэгээд одоо нүрээ угаагаад плюний цэвэрлэгийг тэгээд өнөөдөр эхлэндээ Nobody quite like you, got me falling through and through. Straight to the top, I'm tumbling, my roller coaster's rumbling. Can you please explain why I'm acting out my brain? Oh, I've never been like this before. Oh, why did I wait so long to soar? I can't help but always think. Нийлээ юмнуудаа хийдэг цагаас яахан хоцроод байна. Яагаад гэвэл нөгөө бичлэгийг ингэж яриад байгаа болохоор за ингээд өглөө босоод ямар ч байсан өөрийгөө бэлдээд бусдыгаа хүндлээд ингээд цэвэрхэн хувцлаад өөрийгөө ингээд цэвэрхэн гоё авч явахыг хичээдэг. За тэгээд хичээлдээ бэлдээд вебсайт руугаа ороод багшигаа орж иртэл ингээ хүлээгээд байж идэг. Тэр хооронд өглөөний цайгаа уух цаг гарна. Манай хичээл ерөнхийдөө Zoom-ээр ордог, Canvas дээр юмнууд нь тавигддаг. Тэгээд янз бүрийн байдлаар ордог. Тэгээд тухайн өдрийн тэр хичээл ямар байдлаар орж ин тэрийг календар дээр байршуулад, Google Calendar дээр байршуулад тэгээд шууд ингээд ороход бэлдээд хичээл эхлэхээс өмнө бэлдсэн байсан. Тэгээд ингээд орчвол амар байдаг. За тэгээд ямар нэгэн мэдээлэл илүү дутуу юмнуудыг хийж өгөө юу, надад юу дутуу энэ тэр юмнуудаа сайн шалгаад тэр өдрийнхөө төлөвлөгөөг сайн гаргана. За тэгээд цаг гараад нөгөө өглөөний цайгаа уухтаа би бүр weekend-д бүр I love him. Тэгээд дуугийн сонсонгоо ингээд өглөөний цайгаа уудаг байгаа. Би нэг хэсэг өглөөний цайнд бүр банк кофе уудаг байсан. I kind of got addicted. Тэгээд одоо кофений хэрэглээгээ багасгаад цай өглөө уугаад тэгээд cereal идэж байгаа. За тэгээд хичээл 8-аас ороод 12 өдрийн 12 цагт дуусна. Тэгээд тэр завсар багш янз бүрийн хичээлээ заан бичлэг үзүүлнэ, лекц орно. Тэгээд өөрсдийн студио тайм гэж байгаа. Тэрэндээ болохоор бүтээлүүдээ хийх тийм цаг гаргаж өгдөг. За завсарлагааныхаа цагаар нуруугаа амраадаг. Яагаад гэвэл би тийм нурууны жаахан гэмтэл авцсан. Тэгээд нэлээдэн жил болж байгаа. Тэгээд тэрэндээ загсгал хийж явах бол нуруу айгу өвдөд байд юм аа. Суугаад байгаа.
Манай багш нар одоо бүгдээрээ надад бид нар чинь хэлдэг don't be afraid to suck гэдэг. Энэ нь болохоор нөгөө бити алдаж бити ингэж муу байхаасаа муу байж тэрэндээсээ үндэслэл сайжирна гэдэг. За хичээл бол дууссан. Тэгээд би нэг тийм зураг авалтны юмнууд хийх төртэй. For my Instagram of course. Тэгээд одоо нэг тийм хүн хийх гээд байж байна. Yeah. Би одоо энэ хурууныхаа энэ зүрүүдийг нэг улаанаар бодож байна. Нэг өөр нэг хичээл дээр бүтээл хийх ёстой байгаа. Тэгээ тэр хичээлийнхаа юмыг ингээд хийгээд зураг авалтыг хийх гээд байж байна. Дуусгачаад харуулъя. Одоо энэ цагаан хан дээр зураг авалт хийх ёстой. Тэгээд дараа нь харуулна. Би өмнө TikTok-нууд хийдэг байсан байхгүй юу? Тэгээд TikTok хийхээ болцсон байж байгаа. Тэгээд одоо буцаад хийж эхэлж байгаа. Тэгээд тэрэндээ бас сэдэн бичлэг хийж байна. Тэгээд ер нь бол кино үзээд тэгээд амарна да. I just wanna see how beautiful you are. You know that I see it. I know. За одоо хоолоо хийж идэнэ. Хоол идэх. За би харанхуй болохоос өмнө Gals-ыг cover бичлэг хийж тийм үү гэд ингээд бэлдээд байж миний гитар энэ байна. Тэгээд тэгээд ерөнхийдөө өдөр дуусч миний энергич бас дуусч эхэлж байна. Баахан TikTok хийсэн, баахан гитар тоглолоо. Тэгээд ер нь бол өнөөдөр ингээд нэг өдөр иймэрхүү дуусч байна. Уг нь гарч халахыг гэж бодож исэн. Гэхдээ гадаа хүдэн маань бас салхуу өрөөд байна. Тэглээч хийх даалгавар малгартай байсан болохоор тэгээд гарсангүй. Тэгээд ерөнхийдөө бол өнөөдөр дуусч байна. За миний бичлэг миний нэг өдөр таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд лайк дараа subscribe хийгээд дараа нь ямар бичлэг үзмээр байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд bye bye.